За юу яцгаана? Дахин уулзж байгаа таата байна. Энэ 7 хоногийнхаа базарыг хүлээн авч үзнэ үү? Синзүү ер нь Монголцод хэрэггүй байсан юм шүү. За тоглосон шүү уучлаарай. Control гэж юм бэ? IM Чиндүү 2025 тэмцээн үеэс юу болов? Энэ талаар мэдээгээ үзсгэе. Getting away from them. They had every advantage, everything to play for, and it's left to this 1v2 for 9-10. Fast flank through the smoke. Oh no! No! Not like this! That is a horrific whip from Chopper. No one feels good about that. 9-10 cannot believe it. And how are you supposed to win this game now? Монгол цаг Хятадын Чиндүү хотод зохион байгуулагдсан IM Чиндүү 2025 тэмцээнд амжилттай оролцлоо. Тэд Хэрэг багийн эсрэг 11 сарын 3-ны өдөр 15 цагаас эхний тоглолтоо хийсэн ба уг тэмцээний эхний хоёр тоглолтод тэдний дасгалжуулагч болох Марагүгээр оролцсон. Марагийн хувьд хувийн шалтгааны улмаас эхний хоёр тоглолтыг үндсэн. За үзэгч фэнүүдийн сэтгэл бол Синзүү Мара 2 байхгүй болохоор хожигдно гэсэн таамаг бол маш их байсан ч Монгол зогийнхаа амжилттай байж эхний тоглолтоо Хэрэг багийг 2-1-ийн харьцаатаагаар уг тэмцээнээ хожлоор эхлүүлсэн ч дараагийн тоглолтоо Австралис багийн эсрэг 2-0-ийн харьцаатаар хожигдож уг тэмцээнийг Lower Break-тээс үргэлжлүүлэхээр болсон. Синзүүгийн оронд гараан гарч тоглож байгаа тоглогч Controls маш сайн тоглосон үзэгч фэнүүдийн хувьд маш сайхан мэдээ байлаа. Синзүүгийн оронд гараанд гарч тоглож байгаа Controls гэж хэм бэ? Controls буюу баасан жаргалын үн дэлгэр нь 1997 оны 5 сарын 27-нд төрсэн өдгөө 28 настай Монгол улсын мэргэжлийн захин спортын тамирчин. 2017 оноос эхлэн мэргэжлийн түвшний тоглогч болж Хэгви, Checkmate, Rafty, Nomad зэрэг багуудад тоглож байсан туршлагатай тоглогч. Монгол зоогийн зүгээс Актеми багийн тоглогчдын чадварыг бүрэн үнэлэхэд хангалттай хугацаа байгаагүй тул үндсэн багийн саналыг харгалзан туршлагатай тоглогчийг уг тэмцээнд оруулах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Синзүүгийн хувьд сэлгээнд суусан гол шалтгаан нь Burnout гэж хэлсэн. Синзүүгийн хувьд 214 мапь дээр тоглосон залуу тоглогч боловч аль хэдийн олон улсын түвшин тоглож Монгол улсын нүүр царай болсон аюулсаг тамирчин билээ. Харин Control-ийн хувьд 286 мапь дээр тоглосон, нэг мапь дээр дунджаар эсрэг багтаа 75.7% хохирол буюу дэмэж үзүүлдэг байна. Монголын Spirit багтаа тоглосон тоглолт бол бүр үнэхээр гайхалтай байсан. Тэд 2-1-ээр хоцсон ч гэсэн 2-0 дахь боломж бол бүрэн байсан. Та бүхэн мэдж байгаа үзсэн хүмүүс бол. За Control зал мэдээж бүр маш гайхалтай тоглолоо. Тэр хангалттай Синзүүг орлож чадна гэдгээс харууллаа. Дэлхийн ийм том анхныхаа тоглолтын дээр ингэ сайн тоглоно гэдэг түүний хувьд бол цаашдын тэмцээнүүдээр нь бол маш гоё давуу тал болох нь бол мэдээж тодорхой. За тэгээд дэмжиж байгаа хүмүүсийн хажууд бас нэлээд сөрөг сэтгэл бол нэлээд байна лээ. Манайхаа битгий тэгэрээ. Монголц бага хожигдолтой хамт дэмжээрээ. Өөр бас нэг гоё сонирхолтой мэдээ байлээ. Монгол орны зүжилтэй бус нутагт 100 мянган мод тарьж Монголц номер 1 гэх үг бүтээх төслийн ажил хүргэжилж байна. Өнөөдрийн байдлаар бид 447.8 м хэмжээстэй эм үсгийн хэсэгт модны цуглалтыг гүйцэтгэж тусалгааны системийг угсарч дуусглаа. Тааж бас өөрийн нэртэй модтой болж энэхүү санаачлагын нэг хэсэг болох боломжтой хэмээн холбоо саягийг өөрсдийн Монголц Facebook хуудаснаа нийтэлсэн байна. Зүжилтэй бус нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэх энэхүү бодит төсөлд та өөрийн хувь нэмрээ оруулаарай хэмээн уриалга гаргажээ. За манай улс тэгэл хэрэгтэй хэрэггүй зөндөө хөшөө барьдаг та бүхэн мэдж байгаа. Монголцдоо хэдүүлээ бас нэг хөшөө бариад өгвөл ер нь зөвддөм болов. Бас юу гэж бодож байна? Та нэг үзчихвэл хотын дарга. Энэ дэлхий дээр таныг 900 насуулдаг бурхан байна гэвэл та итгэх үү? Сүмд явсан ээж минь чиний бие дотор 7 сатаны сүнс байгаа гэд өгсөн хоолойг минь итгэ болсон хэмээн амиа алдсан эмэгтэй охин мэдээлсэн байна. Энэ бичлэгийг үзсгэе. Гэт намайг чиний дотор 7 сатаны сүнс байгаа. Тэгээд тэр чинь нэг нэгээр нь гаргах ёстой гэж намайг чи бүрэн сони юм яриад. Тэгээд би ингээ хоол аяглаад өгөхөр миний аягалж өгсөн хоолыг иддгүйсэн манайж чи сатаны сүнстэй юм чи хор ийцэн чи билүү би итгэхгүй гэдэг. Надтай бүр ингээд харьцаж байгаа харьцаа нь үнэхээр муухай болчихсон цаанаас нь ингээд. Яач ба нэр үстэй. Үг мөх хойш ороодох юм шүү залгидаад байгаа юм. Христэн шашны байгууллагын шин тэнгэр урсгал үйл ажиллагааны улмаас хохирсон гэх хэрэгэд мэдээлэл хийсэн байна. ICC-ийн сайтын лайвнаас авсан бичлэгийг хүлээн авч үзсгэе. Та нар сатаны сүнстэй болохоор би та нарыг аврах гээд байна. Та нар аврагдмаар байна уу? Би мөнх наслна. Би бурханд бие өгц. Ийм байдалтай миний ээж ингэж явсараад 2025 оны 9 сарын 16-ны өдрийн 12 цагт илтгэл хэвжсэн тэр сүм дээрээ бурхан болсон. Өчтөр 49 хоног нь болоод өнгөрсөн. Энэ зүйл дээр ийм байдалтай байдаг олон мянган хүн байдаг юм байна лээ. 2022 оны байдлаар үндэсний статистикийн хороо 12 цагийн сайтад Монгол улсад 346 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа гэж бүртгэгдсэн байдаг. 2023 онд зарим нийтлэлд Буддын шашны 132, Христийн шашны 209, Исламын шашны 23, бусад шашны 7 сүм хийд байдаг гэх тооцоол байдаг. Манай улсад шашны гаж урсгалууд маш их байдаг. За та бүхний хамгийн сайн мэддэг бол
Мөний шашин аава намайг ашиглаач гэж хэлдэг байсан. Би яг санд юм аа. Намайг бага байхад нэг тийм шашны гаж урсгал байсан юм. Чи дараа төрөлтөө ямар хүн болохыг хүсэж байна? Тэр зүйлээ бодоод өндрөөс үсрээд амиа орлох юм бол 3 хоногийн дараа тэр амьдралдаа очдог гэд. Тэ нэр тийм бас байж болохгүй. Та нарт бас тийм өөр мэддэг тийм сонсч ирсэн гаж урсгалууд ер нь байдаг байхаа. Тэгээд тэр талаараас мэдж байгаа юм байвал комментсэд бичээрэй. Монголд шашны гаж урсгал байж огт болохгүй. Ерөөсөө сайн зүйлийг бол дагуулахгүй шүү, тэ? Хүндээ өөртөө л ер нь итгэхэд болно доо. За дараагийн мэдээ. За тэгээд X сайд ерөнхий эрдэнэ. Юу юм? X ерөнхий сайд оюун эрдэнэ зүгээр X сайд ерөнхий эрдэнэ шүү. За асуудал сенсац хоёроос хизээ салтгүй маа нэг дарга байдаг. За мэдээж оюун эрдэнэ дарга ард түмэндээ өөрийнхөө хамгийн инээдтэй цайныхаа онгойг ярьж өгсөн байна. Үзэгчд маань сайхан амраад байж байгаа учраас нэг онгоо ярих уу? Онгоо. Цайны онгоо гэж хэлдэг те. Яг надад нэг санаанаас гардггүй нэг зүйл байдаг хөөхгүй. Тэгээ тэр нь би чинь нөгөө Хинтээ аймгийн одоо бэрх тосгонд өссөн. Тэгээ зуныхаа амралтаар ерөөхдөө дандаа нэг Хинтээ аймгийн Батнар руу явж амардаг гэсэн морь ундаг. Бэрхийн чинь болохоор нэг юм жоохон тосгон маягтай. Тэгээд нөгөө тий Батнароос сумын чинь болохоор нэг тийм том биетэй. Тэгээд морь сан ундаг тийм хүүхдүүд байдаг. Морин дээрээс ташуурдна гэдэг нэг амар ойлголт байсан бохоггүй. Одоо бол гайгүй болсон баг. Бидний үе чинь л тэгэл ер нь хурцлэл ташуурдаг чинь. Нэг наадан болоод явж байгаа юм аа. Тэгэл ангийнхантайгаа одоо нэг бөөнөрөө ингээл явж байгаа. Тэгсэн чинь намайг нэг том биетэй болохоор ч юм уу хоргоогоод болтгоо. Тэг чи морин дээрээс бууж ирээд зодтолчихгүй модолчихгүй гэдэг. Тэгсэн чинь нэг нөхөр бууж ирдгүү. Тэгээд сүүлрүүгээ нэг 4-5 болоод хүрээд ирлээ. Манай ангийнхан яваад өгцөн. Тэгээ ихэнх нь ч бас нэг октод байсан би нөө явуулсан та нар явжаа гэж гол байдаг байхгүй. Тэгээ голдойгоор ингээд нэг юм банцан гүүр тавьсан мэт ганцхан банзаар ингээд гүүр тавьсан. Тэнгүүт нь би гинт ингээд бодонгуудаа морь нөгөө нэг тэр банзан дээгүүр ингээд гарч чадахгүй мэн гэж бодчихгүй юу. Тэнгүүтээ гяс банзан дээгүүр гүйж гараад голын нөгөө талд гарчингуудаа хөөс ч юм одоо юу гэдэг юм бэ? Буугаад хүрээдэр гэсэн чинь морь нь устуулаа гараад ирдэг байхгүй. Тэрийг тооцоолоогүй. Тэгэл амар том яргаа ташуураар тархин дундаа так гэл нэг ахуулаад нойтон газар ингээл нүрээр харуулдаад унчаал тэр яцсан ойк гэж ямар тэнийг юм бэ гэдэг. Тэрийг зүгээр ингээд бивээсээ мартдаггүй байхгүй. Гүрэл гарна гэл ингээл ганцхан юм бодсон. За энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн инээдтэй онгоонуудын нэг байлаа. Та нарууд ямар байсан бэ? За тэгээ оюун эрдэнэ дарга маань ер нь нилээл зовж авч байгаа сурагтай байх шүү. Яах гэж ерөнхий сайд болвоо, яах гэж хөгжлийн банкны хулгайг дэлгэж энэ шинжилгүүдийг хийвэ гэж харамсах бодол надад төрж байна. Оюун эрдэнэ дарга маань өөрийг нь гүтгэж байгаа гүтгэлүүд дээр за бүр базаад нэг мэдээлэл хийсэн байна. Хамтдаа үзцгээе. Дараагийн асуудал. Орлогоо нотолсон юм уу? Энэ асуудал авилгатай тэмцэх газар дээр та нар жоохон ийшээ зогсож байна. Яригдаад ковид үйл одоо явц бужигнжахаас хойш тэгэл авилгатай тэмцэх газар бичгээ ирүүлсэн шүү дээ. Тэгээд тэр нь вебсайтн дээр нь тавигдсан. За харамсалтай тухайн үед нөгөө наадам мэдэр төгссөн нийгэм нэг анхаараагүй. Тэгээд ер нь бол одоо босон асуудал нэг цүнх авсан, нэг бөгж авч өгсөн гэдэг л одоо асуудал ингээдлийг улс төрсөн. Тэгээд яг та бүхэн одоо харж байгаа бах ер нь бол ингээд нэг юм улс төрийн нэг юм үйл явцын өрнөл төхөөд ирэхээр янз бүрийн л юм асуудлууд гардаг. Тэгээд эргээд хөөсөн буугаад харахаар ихэнх нь асуудал байдаг. Оюун эрдэнэ дарга маань өмнө зөндөө сенсац толбогдож исэн. Тэгээд өмнө болж исэн сенсацуудыг хамтдаа эргэн санацгаая. 2020 оны үед амтлын өргөө өгшөөс хүндрэлж байсан түүний хамгийн том бүтээн байгуулалтын нэг билээ. Гэвч 2021 онд амтлын өргөө өгшөөг нураасан. Тухайн үед оюуны өмчтэй холбоотой асуудлын улмаас нураах шийдвэрийг гаргаж байжээ. Энэ тухай байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээлэлээр тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол улсын соёлын гавь цэцгэлтэй зураач, дизайнер Эрдэнэ Билэг асан хийсэн бөгөөд түүний гэр бүлийнхэн зүгээс нураах хүсэлтийг гаргасан. Учир нь тухайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл их зуршигтэй биш, зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байжээ. Тиймээс Эрдэнэ Билэг асан оюуны өмчийг ашиглахаас татгалцсан учраас амтлын өргөөг хийхүү нурааж. Мөн эдийн засагт учирсан хохирлыг нөхөж бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхээр ажлын хэсэг гаргаж ажиллаж байсан. Дараагийн хамгийн том сенсац нь энэ оны 5 сард болж байсан ерөнхий сайд асан оюун эрдэнэг огцруулах огцрог хамархан жагсаал болж байсан. Ерөнхий сайд оюун эрдэнэг огцруулах энэхүү жагсаал нь иргэд бэрхийн үеэлүүдийг тэжээхэд бэрх боллоо. Огцрог хамархан оюун эрдэнэ огцор би зээлийн хүнд харин түүнийхүү тансагл гих мэт лооцсон барьж байжээ. Тодорхойлбол ерөнхий сайд асан оюун эрдэнэ 20 гаруй хүн настай хүү өөрийн найз охиндоо үнэтэй тансаг машин хэдэн сая төгрөгийн үнэтэй цүнх бэлэглэж төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлэн гэрлэг сандлын бүгж нь 20 сая төгрөгийн үнэтэй дүүцэж ин хэмээн ард иргэд нэлээд бохимдож байв. Учир нь иргэд
Ерөнхий сайд болон түүний хүү Тэмүүлэн нарыг иргэдийн татваргийн мөнгөөр тансаглаж байна. Тиймээс орлогоо нотлох хэмээн шаардж байсан. Өнгөрсөн 5 сард огцрог амархан жагсаалтай зэрэгцээд болж ирсэн нэг жагсаал байдаг та нар санаж гин үү? Ухаан удахын авъя гээд алдартай нэг ах байдаг шүү дээ. Нүдний шилтэй, шивэстэй тэгээ нэг мюгийн шилтэй нэг юм ихч мэгч байдаг. Тэгээ тэр жагсаалыг бол хүмүүс энэ бол төлбөртэй жагсаалаа гэж нэлээд харддаг. Тухайн жагсаалын үеэр би нэг сурвалжлага авч ирсэн. Тэр жагсаалын сурвалжлагыг хамтдаа үзсгэе. Сайн байна уу та? Сайн байна. Оюутан сайдыг огцруулах нь зөв үү буруу юу? Би энэ оюутан ерөнхий сайдыг огцруулаад дараагийн өмнө хэн гарах юм. Тийм. Би шахмат түш гэдэг аимшиг хорны эсрэг ах нь 3 сар тэмцсэн иргэн багхгүй юу. Тэгэхэд Монголын ард түмэн ингээд талбай дээр цуглахгүй яасан залуучууд удирч ш тахаа үнэхээр юм тийм үү. Ингээд жагснаж байхгүй шүү дээ. Жагсал бол энэ талбайг дүүргээд язаалт жагсыг бүгдээрээ тийм үстэй. Энэ жагсаал дээр үзэл бодол гэж ирсэн асуудал бол ерөөсөө нийтийн албан тушаалтангуудын хөрөнгийг хураах хуулийг яаралтай засын газар батлаа. Төсөв сүүлийн жил 30% өссөн байна. За ирээдүйн хүүхдүүдээ бодоход бол үнэхээр өвдөлттэй санагдаж байна. Оюун эрдэнэ даргатай холбоотой сенсац асуудлууд түүний хувьд бол бүгд гүтгэлэг юм байна дөө. Тэгээ одоо даргамаанаас ер нь болчуулууг нь өөртнөөс амар аж магадгүй л ах. Тэгтээ тэгээд амьдрал угаасаа амаргүй шүү дээ. За сайнтай муутай зөндөө мэдээ явлаа. Одоо чийл тавын булангийн хий юм бэ? За над болохоор танд таалгын 4 хүний зураг байгаа. За тийм Монгол арс юм уу? За нэг юм болохоор Ангууч. уу? Тийм. За Одоо энэ нөгөө хин штэ. Рингэн дээр бас хай нэг зодолтоод байдаг. Тийм мэднэ. Зөлгөө нэрийг сайн мэднэ дээ би. Тэгээд ерөнхийдөө мэдж байгаа бас нэг хөрчин Казахстанаас ирсэн нэг тулаанчтай үзээд хөрүүлж зохиод. Тийм. Тэгэл нөө ангууч явчтай. Ангууч. Ангуучийг таних шүү дээ. За хоёр дахь нь нэг хин Тамир. Саяхан Америкаас Монгол ирсэн. Тулгат мөн үү? Тамир гэдэг. Тамир юм. За. Ер нь дэсэхээр тулгат гэж ярьж байна. Тэр нь бас төстэй юм байна гаднах нь бол. За рэп сайн мэдгүй хөрхи би нөгөө хэнийг л айстопын нөгөө залуу мэддэг байсан шүү дээ. Энэ мэдхгүй дурч байна. Яг одоо ийм халзан толгойтой юу? Тийм. Яг ийм төрхтэй. Одоо хүртлөө. Тийм. Энэ гадаад хүншил харагдаад. Америкт байж байгаа саяхан бас Монголд ирсэн байна. Яг хөө тоглолтоос гэж байгаа. Гэтэ мэднэ. Хин блээ. Жохон дөхөлтэй. Тийм. Нэр нь бол нэг тийм голын нэртэй. Монгол уу? Тийм. Монгол голын нэр. Тэрний гол гэдэг нэг тийм. Тэгээ Америкаас ирсэн. Би ихтэй санаад байна. Гэтэ энэ чиний зураг чанаргүй. Чиний зурагнаас олж шээ. За энэ болохоор нөө Тамир гэдэг рэпер байгаа. Тамир гэдэг. За гурав дахь нь Morning Star Аза. Залуучууд бол нэлээд алдартай. Нөгөө ариунат хамтарч ирсэн. Тийм үү? Тий. Нэрийн Morning Star л тий. Тийм үү. Morning Star хамтлаг нөө Аза гэдэг болчих. Аза тий. Заастамтгүй. Сүүлд нөө ариун агчтай нэг дуу хамт хийгээд нэлээд бас Тийм үү. Нөө Morning Star гэдэг хамтлагийн дууч юм уу? Тийм. Дууч амьд хөгжмөө. За танихгүй. Саний сүүлд ариун агчтай нэг дуу байсан бас нэг. Бэж наа чихтэй арай өөр зураг шүү. Наа чин тэр халдсан болцоо одоо нөө өстэй үеийн зураг. Харин өстэй үеийн зураг нь шүү. Тийм. Morning Star хамтлагийн. Харин Morning Star-ын залуу шүү. Тий. Миний дуртай хамтлаг шүү. Тий. За дөрөвт. Батага танилцах. За. Хин шүү. Комедиан. Бэлгээ Бата. Тийм. За. Тийм мэднэ. За энэ залууч бас нэг загвар өмсөд энэ төр эхлээд гараад ирж исэн. Жон буруу хвцаа. Шүү. Тий. Одоо нөө комеди хийдэг. За харсан залуу болов тайзан. Тийм. UB comedy club-ийн үүсгэн байгуулсан Бата гэдэг. Комедиг нь одоо Австралид байгаа залуу бас их дэжгүй шүү дээ. Идэр. Тэр их мундаг. Тэг яг хамт төрнийг анх гарч ирсэн. Тийм үү. Тэг эртний. Би бол идрүүтэй бол ер нь үздэг. Комедиан хэм блээ. Комедиан нөгөө сармагч юм билүү гээ очоор нь гişээ. Очин болохоор жоох нөгөө Монгол юу гэдэг нэг тийм очтой. Үүс нөө. Гэтэ нэрийг санахгүй. Гэтэ ямар ч байсан комеди. Тэ нөө UB comedy club-ийн үүсэн болж Бата гэдэг. Яриасан баярлалаа. Тэгээ болцсон. За баярлалаа. За тэгээ дээрээ өгсөн танд баярлалаа. За. Жүжигч ба. За, ховны хэсэг эхэлж байна. Өнөөдрийн ховоор улс төртэй холбоотой хов байна, урлаг соёлтой холбоотой хов байна.
За ингэж байгаа ихнийх нь. Зариг цэгийн сайтын эрхлэг сэтгүүлч өнөр цэцэг ардчилсан намд элсэж намын баталгаа гардаа авчээ. Монгол улсдаа томоохон тооцогддог сэтгүүлч өнөр цэцэг ихч 2028 оны сонгуульдаа бас бэлдсэн байж магадгүй. За лодоо ах сэтгүүлч байж байгаад гишүүн болсон. Ардаас нас явж байгаа ч юм билүү хэм мэдлээ. За тэг хүмүүсийн сэтгэл бол ер нь хоёр янз байлээ. За ингэж байна. Хитэн хулгайч лөөвөрчдөг намнаад үг. Хүмүүс буруу үйл хийхээр ардчилсан намд элсдэг штэ. За энэ авгаагаар яах нь вэ? Шантажл хийн штэ. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Тэ бас маш сонирхолтой. Ер нь 28 оны сонгуульд бас сонирхолтой хүмүүс өрсөлдөх зураг байлээ дээ. За дараагийн ов бол өнгөрсөн 7 хоногт болсон. За эмэгтэйчүүдийн краш гэгддэг рэпер, артист Сережа ахын тухай байна. За тэгээд та бүхэн мэдж байгаа тоглолтоо хийсэн. Энэ тоглолтын үеэр бас тийм хид хідэн хөгжлөө бичлэгнүүд цахим усаа нийтлэгдсэн байна лээ. За бүүндээ хамтдаа үзцгээе. За сайхан залуу муухай дуусан ч яад юм бэ гэдэг хүртэл тийм бичлэг байлээ. Бас маш сонирхолтой. Энэ одоо юу хогийн сав юм хаашиг болдог. Та энэ юу юм? Эвгүй надаа өөртөө хадгал. Тайзан дээр хүүхэн гарч ирдэг. За тэгээ левчгээ шиддэг. Эдгээр тохиолдлууд Сережа ахын тавилтаа гэдэг зүйл байвал яах вэ? Бас байх боломжтой тий. Бас гоё тоглолт болсон. Америкаас ирсэн рэпер Бэ Тамир, Хойд ав хоёр хамтарсан тоглолтоо хагасаа өдөр хийлээ. За тэгээд энэ тоглолтноор бас левчиг шидэгдсэн байна лээ. Синзүү ирсэн байлээ. Очиж үзэж амжаагүй үзэгчтэй зориулаад тоглолтын хамгийн гоё хэсгүүдийг бичлэг болгон хүргэж байна. Бөөндөө үзцгээе. Биш хамтдаа үзцгээе. Монгол банхан дүүс. Монгол дэрсэн миний нутаг, бидний нутаг. Бидний хамтдаа Young Moji in a motherfucking building! Young motherfucking Mo! Yeah! Let me show you how to flex. Let me show you. За энэ бол бид бүгдийн баяр, Монгол ахын дүүсийн баяр. Энийг шампанс болгочих. Ninja, I'm after show. Цөөгч хойр үлдээсэн шүү дээ. Нэмээд баярлаа. Нэмээд цөөгсөн баярлаа. Очгоч гээд дуу хийжсэн. Тэгээд миний хайртай ах болсон байхгүй. Тэгээд та бүхний хэсэгт нэг минут бүгд чивчнүү байхыг хүсэж байна. Нэг минут. Хөндлөх үзүүлэх шүү. Бүгд чивчнүү байх гэж please.
За ийм л гоё тоглолт болсон байх шүү дээ. Тэгээд үзег хүмүүсээ бол бас жоо харамсалтай байгаа. За тэгээд Step Arena цааны тоглолт болсон. За бас нэг шоу мэдээ байна. Дараа 100 тамир цэнгэлдэх хүрээлэн тоглолтоо хийж магадгүй шүү. Бас галзуу. 2 жилийн турш дэлхийгээр аялж байгаа рэпер Travis Scott-ийн аялан тоглолт энэ сарын 8-ны өдөр Япон улсад буулаа. Түүний гинтийн бэлэг Kanye West байв. Travis Scott 2023 онд гаргасан Utopia цомгийн Circus Maximum дуугаар нэрлэгдсэн аялан тоглолтоор дэлхийг тойрсоор байгаа. Одоо тэр Ази орнуудаар аялж байгаагийн хүрээнд 11-р сарын 8-нд Токио хотын Bellona Dome-д тоглолтоо хийлээ. Энэ хоёр фэнүүдтэй жинхэнэ гинтийн бэлгийг барьлаа. Тоглолтын дундуур гинэд Kanye West гарч ирж Япон залуучуудын зүрхийг нь савлууллаа. Kanye West тайсан дээр хоккей масктай гарч ирэн шууд One Away, All of the Lights, Can't Tell Me Nothing зэрэг сонгодог хит дуунуудаа Travis-тай хамтран дуулсан юм. Энэ мөчийг олон мянган хүмүүс Kanye is back #таагаар постлж сошиалоор хүчтэй давлгаа үүсгэв. Travis-ийн аялан тоглолтын дээр Kanye West анх удаа ер нь гарч ирж байгаа юм биш ээ. Өмнө Милан дахь тоглолтын дээр нь мөн л гарч ирж байлаа. Travis Scott Kanye West-ийг хүндэлж үнэлдэг бөгөөд өөрийн ментор гэж үздэг. Travis Scott Милан дахь тайзан дээрээс хэлэхдээ энэ нь тэдний харилцааг ямар вэ гэдгийг нотлон харуулж байгаа юм. Kanye West-ийн хувьд Bullock-ийг шин цомгоо энэ зүүн гаргах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бөгөөд ямар ч тач 2025 онд багтаж гарах нь баттай гэв. Яагаад Bullock гэж нэрлсэн сүүлийн жилүүдэд түн рүү чиглэсэн хүчтэй шүүмжлэлүүд Adidas компани Easy Brand-с гэрээгээ цуцалсан гэх мэт ер нь л Kanye-гийн эсрэг cancel culture хөдөлгөөн өрнөсөнд дургуйцж та нар биш Bill Bullock хийдэг юмаа гэдэг санааг агуулсан альбом болж байгааг хэллээ. Сонирхолтой Travis-ийн Японд хийсэн тоглолтын тасалбар Монгол мөнгөөр 400 мянган төгрөгөөс 2 сая 800 мянган төгрөгийн үнэтэй байсан юм байна. 2 жилийн турш үргэлжилж байгаа аялан тоглолт нийт 2 сая хавцаа тасалбар борлуулж 250 гаруй сая долларын ашиг одоогоор хийгээд байна. Хамгийн хүн нэг дор үтсэн тооны Италид 80 мянган хүн. Бурхан минь. Монголын хөгжим сонсох соёл хэрвээ Travis-ийг Монголд өргөх юм бол ядаж 30 мянгуулаа үзэх болов. Юу нэг хэцүү дээ. Манай Монголын сонсогч нар арай өөрсдийн дотоодын рэперүүдэд илүүд үзэж Kanye West, Travis Scott нарыг танихгүй гэж хөөж өгч мэтгэл хүмүүс. Мэдээллийг бидлэгсэн учраас их сурвалжийг Complex TMZ-гээс авлаа. Баярлалаа. За энэ 7 өдрийн мэдээ маань ийхүү дуусчихэ. Наттай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараа 7 хоногт илүү олон мэдээтэй, илүү олон сенсац байна гэж найдаж байна. Тэгээд 7 хоног болгоны амралтын өдөр та бүхэндээ би хамт байх болно. Эдэм News базарыг баярлалаа. За.